Би мэдээ орох цагаасаас ногооны талбай, тарайн талбай утран дээр сууж байсан хөрс шороо үнэртүүлсэн охин байсан. Бондгор бор энэ яг бүх болно гэж өвөө маань хүмүүст намайг хэлж инээлддэг байсан. Би цаг хугацааг ухрааж болдог байсан бол хэрвээ тийм боломж гарвал би шууд бага насандаа очимоор байна, тэндээ өөрт гацмаар байна гэж хүсэх байсан. Учир нь би миний санаж байгаагаар 10 нас хүртлээр маш их аз жаргалтай амьдарч байсан. Өглөө бүр 10 гурилтай, өрөмтэй борцог, шар будаатай чихэртэй цай имэмийн бэлдэж тавиад үнсэж сэрээдэг байсан. Дарсан өвөрций, гой салат жим салгасан шүүгээ, зоор. Үнэхээр идээд ханамгүй их амттан манад байдаг байлаа. Маш их ногоо тарьдаг ажилсаг хүмүүс байсан юм. Миний өвөө эмээ, би 10 наснда нэг л шөнө хорвоо дээр ойр ганцаараа үлдсэн. Намайг ухаан ороход намайг тойроод олон хүн эмч байсан, харин өвөө эмээ минь байгаагүй. Би юу ч ойлгоогүй. Дахиж хизээч тэр хоёрыг олж хараагүй. Хамгийн сүүлд миний бондгор охин унтаараа бөвөн гэж цээжин дээр зөөлхөн тогшиж бөөвэлж байсан эмээгийн сүүлчийн удаа харснаас хойш одоо 21 жил өнгөрсөн байна. Би тэр хавар нь Улаанбаатарт ирсэн. Миний мэдэх хамгийн хүйтэн, хамгийн муухай, хамгийн өдгөө газар. Аавын минь эгч гэх нэгэн айлд байхаар ирсэн. Хизээч харж байгаагүй аавынхаа эгчинд ирснээс хойш миний амьдралд нар бараг гараагүй дээ. Орой бүр нөхөр нь согтуу агсан тавьж, бүгдийг өмнөө жагсааж зодож, аз тааруул ухтлаа уугаад арай ядан орж ирээд нам унтна. Би гэр хорооллын дунд нэгэн сургуульд орлоо. Орсон цагаас багш сурагчгүй шоолж, гоочилж, чичилж илэг тахуу хийн. Хацар нь сайртай байна. Гутал нь салчихсан байна. Ус нь хэртэй, хумс нь хар байна гэдэл ухтлаа усанд явж айлдаа туслаж, бүх ажлыг нь хийсээр хацар сайртаж, гутал урагдсан хэн ч асуугаагүй. Ангийн багш гэх хүн ч надаас яагаад гунигтай явдаг юм бэ? Миний охин, чи юунд дуртай вэ? Чи аз жаргалтай байсан үе яриач гэж асуугаагүй. Би ярихыг үнэхээр их хүсдэг байсан. Эмээгээ бас өвөөгөө. Би сонин зарж, гутал тосолж, жим бариад гудманд сууж мөнгө олж зуны амралтаа өнгөрөөж байсан. Би шинэ жилээр лайлан, мандарин, банка, ундаа идэж ууж байсан. Харин үлдсэн бүхий л хоногт гурилтай шүл, мөнгөгүй бол талхаа ураад давсан дүрээд зүгээр л цулгааж иддэг байсан. Би зодуур нүдүр, архитарс, агсан согтуу, ядуурлын дээд зэгт хүрсэн айлдаа 14 нас хүртлээр амьдраад зүгтсэн. Хамгийн сүүлд үнэхээр их өлсөөд. Надад зүгээр л ганцхан цайны бичин гаргаад өгөөч, бурхан минь гэж залбирч хонож, шүнжин уйлж өвдгөө тэврэн хөвтөж байгаад өглөө нь зүгтэж билээ. Гадуур тэнэж ихэлсэн. Орцонд хонон, гараж, тоглоомын талбай, өдөр нь машин угаалган газар ажиллаж олсон мөнгөө зөвхөн идэхэд зориулдаг байсан. 10 наснаасаа хойш олж идэж байгаагүй амттан чихэр ундааг үзээгүй мэтэл авч идсээр хоног төөрүүлж явсан. 2 сарын дараа нийгмийн ажилтан эгч намайг олж ирсэн. Гэртээ аваачиж хоол хийж өгөөд хичээлдээ явахыг ятгсан. Бүр болохгүй бол манад бай гэж санаа тавьсан. Ингээд эргээд хичээлдээ яваад нийгмийн ажилтан эгчинд амьдарч эхэллээ. Хэсэг сайхан л байлаа. Өглөө сэрээд халуун цайтай хичээлээ тараад харихад хэрүүл маргаангүй тайван гэр. Хэдий миний гэр биш ч түр хугацаанд байхдаа хүн шиг байж. Сайн сурах юм шүү гэж бодсоор яв. Би удалгүй сургуулийн дотор байранд орж олон найзтай болсон. Оюутан болох үе хүртэл ахлах ангийн 2-3 жил минь үнэхээр тайван сайхан найз нөхдөдтэй хамт олон дунд бужигнаж өнгөрсөн. Төгсөлтийн баяраараа ширээн дээр тавьсан дарсан өвөрцийг хараад маш их уйлж байлаа. Хөөхий миний муу өвөө эмээ хоёр намайг ингэртэй хонх зүүгээд 11-р ангиа төгсөж байгааг харсан ч болоосоо гэж. Бүх болно энэ гэдэг байсан бор бандгар охин нь шүүсэн туранхай хөөхөн охин болсныг харах байсан даа гэж бодож маш их уйлж билээ. Баярлах хүнгүй, алиугээд үнсэх хүнгүй. Яаж байгаа гээд загнах хүнгүй цор ганц миний амьдрал. Оюутан болсон жилээ гэрийн бүрээс ойдог ойдлын үйлдвэрт давхар ажиллаж, үйлдвэртээ байрладаг байлаа. Бүтэн өнчин төрийн сан гэж үнгүй сурч байгаа учраас мэргэжилтэй болоод авъя гэж их хичээж байлаа. Би удалгүй 1-р курсын өвлийн ихэнх сард нэг сайхан залуутай танилцсан. Надад энэ олон жилийн хугацаанд анх удаа санаа тавьж байгаа хүн, намайг сонирхож, надад бэлэг өгч, надад зориулж цамцаа тайлж нөмөргөж байгаа халамж гаргасан анхны хүн, би шууд л шийдсэн. Энэ хүн л миний заяаны хань гэж. Дэндүү гинэн. Юу ч хүрэлгүй жирэмсэн болж орхив. Мэдээж аав болохгүй, цаг нь болоогүй гэв. Би гаргана гэж гуйв. Үргэлж хүн царай алдаж аргадаж аясаар нь амьдарч ирсэн болохоор би хүнд тушааж мэддэггүй. Бас зөрөөдөл сураагүй байж.
Удалгүй хүссэн ёсоор нь анхны үрээ ахуулж хайртай залуудаа дуулууртай охин болж харагдав. Үнэхээр аимшигтай. Тэр цагаас хойш түүний гарын шүүс амьд мишок занал хийлэл доор амьдарч эхэлсэн. Сургуулиа хайсан. Уйлж гарчгүйгээд явж байтал нэг залуу гудамд таарч цагдаа дуудаж өгөх үү гэхэд хэрэггүй ээ гэж болиулаад. Харин тэр залуу эмэгтэй хүнд гар хүрсэн навшиг ингээд зүгээр байлгаж болохгүй гэд намайг дагаад хөрвөж өгнө үү гэд дагаж байж билээ. Хаашаа явах вэ дээ? Амьдарч байсан газраасаа зодуулаад зүгтэж гарч ирж байхад тэр залуу кино үзгээд надад билет авч өгөөд инээж яваарай. Тэр залуу руу дахиж битгий очоорой гэд буцаад гараад яв. Би кино үзэх гэж зүгээр л суудал дээр нь юм бодож өөрийгөө зөвхөж өнгөрөөж билээ. Киноны цаг дуусахад юу ч үзээгүй гэдгээ ойлгоогүй байснаа мэдсэн. Би дахин тэр хүн рүү очиагүй. Би цааш алхсан. Ажилд ороод нийтийн байр түрээслэн зүгээр л өмнөхөө болгож амьдрахын төлөө хоол идээд байгаа ч юм шиг идэхийн төлөө амьдарч байгаа ч юм шиг явах болсон. Хэрвээ хэн нэгэн намайг хайрладаг, надад гэр бүл байдаг бол би тэдний төлөө хөтлөө ажиллаж мөнгөө цуглуулж амьдрахын төлөө ялагдахгүй төлөө хичээх байсан байх таа гэж боддог байлаа. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэж надад зориулсан үг мэд. Хамгийн аимшигтай өдрүүд баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрүүд. Миний хамгийн их үзэн яддаг, гонилдог, хинч биш болдог, хийх юмгүй ганцаардаж уйлж өнгөрдөг өдрүүд, харин өнгөрсөн жил Солонгос явахаар бүртгүүлэх. Тэр талаар хөөцөлдөж яваад хэдэн жилийн өмнө надад киноны билет авч өгөөд өөрөө явж байсан залуутай таарав. Би шууд л таньсан. Харин тэр залуу таниагүй. Гэхдээ хилэнгүүд шууд сансан. Яагаад ч юм тэр залуугийн харц миний өвөө олон жилийн тэртээс надад илгээсэн юм шиг адилхан. Бид түүнийг Солонгос явтал хамт зугаалж болцож аз жаргалтай ганцаардал гэдгийг мэдрэлгүй байж үтсэн. Би зүгээр л ганцаардлаа энд хүргээд дуусгамаар байна. Түүнийг явхаас өмнө гэрт нь очиж аавтай нь танилцлаа. Сайхан буураа найр тавиад хүлээж авсан. Миний охин гэхэд нь нулимс цэйлгэнсэн. Хамгийн сүүлд өвөөгөөсөө л ийм үг сонсож байсан болохоор одоо тэр маань яваад 1 сар болж байна. 3 сараар явсан. Эргэж ирээд буцаж явахгүй шууд гэрлэх санал тавина гэсэн. Би итгэмээр байгаа. Хамт баймаар байгаа, ганцаараа биш, өнөр олуулаа баймаар байгаа. Надад энэ бол зөв сонголт, чиний заяаны хан гэж хэн нэгэн шивнэж тусалдагч болоосай. Хэдэн жилийн өмнө надтай гудамд таарахтаа найзуудтайгаа спорт зал авахар явж байсан мөнгөөрөө надад билет авч өгөөд өөрөө мөнгөгүй үлдээд буцаад алхаад харсан байсан. Уг нь хамт кино үзхийг хүсч байсан ч мөнгө байгаагүй гэсэн. Гадуур хамт алхахыг гэж гуй гэхээр би уйлаад даарсан. Гунигтай явж байсан учраас асууж зүрхлээгүй. Дулаан газар сууг гэд кино үзүүлсэн гэсэн. Би итгэхийг бас хамт байхыг хүсэж байгаа. Би дахин ямар ч баяраар ганцаараа даарч сумааргүй байна.